За 4906 энэ бол үнэхээр бас түүхэндээ бас Генесийн дэлхийн хэмжээний номонд бичигдэнэ гэдэг бол энэ бол бас том завшаан байгаамаа гэдэг. Би өөрөө бас Монгол эр хүний хувьд, Монгол бүх хүний хувьд бас бөхөөр гараагаа эхэлж бүхийн буйнд өдий зэрэг явж байгаа хүний хувьд бол би бас энд бол барилдах ёстой байна гэж бодоод энэ бас энэ эрийн хямар бүхийн хямрыг бас энэ хямар өнөөдөр энэ хямрын энэний буйнд би өнөөдөр явж байгаа хүндлээд бас хамгийн гол нь додож гарахаас гадна нэг давх хоёр давх тэр давх нэгийн давх унахтай гол нь ш энэ ногоон торгон дэвжин дээр сайхан ингээд дэвээд ингээд энэ гарах нь л одоо ингэж гарах нь одоо хамгийн гол нь хямартай сайхан байна. Одоо ингээд энэ залуу хөгчүүд нь одоо би эдгээр олон жил гадаад барилдаж гадаадын цод авч ирсэн ч гэсэн залуу хөгчүүдэд одоо ингээд энд залуу хөгчүүд хамт гарна. Цолтой хөгчүүд бүгд тэндээс гарна. Сайхан байна. Одоо ингээд тэндээс гарна тийм сайхан. Та бэлтгэл сургууль тэр хийсэн бай. Та ер нь зодоглоогүй хэр удсан бэ? 20 жил зодоглоогүй. Зодог шодог 20 жил өмсөөгөө. Тэгэд хамгийн гол нь 20 жил зодог 20 жилийн дараа зодог шодог өмснө гэдэг бол миний хувьд үнэхээр бахархал бас эр хүн гэдэг бахархал. Зодгоо тайж Монголдо ирчээд байрлах завшаан бол зөндөө байсан. Тэгвэл хамгийн гол нь би цол авахын төлөө барилж байгаа ш. Би өнөөдөр бол энэ сайхан бөхөө хүндэлсэн ийм сайхан одоо 4906 Генесийн номд өчтөх энд нь би оролцож байгаа даа бас их баяртай байна. За ингэ танд амжилт хүсье. За баярлалаа.